6 дугаар бүлэг. Нүглийг ихсгэх гэж хууль тогтоосон нь. Адам Ева хоёр төгс бус байсан учраас Бурхан эдийн цэцэрлэгт сайн мөгийн жимсийг тавьсан юм. Хууль байсан ч төгс орших үед ямар ч хууль саад болохгүй. Библиэд ийм айлджээ. 1-р Тимот 1:9. Хууль нь зөв хүнд бус, харин хуйлгүй дэрзлүү хүмүүст зориулагдсан. Төгс бус газарт бол хууль асар том саад болдог. Илж Паул энэ талаар ийм өгүүлжээ. Ром 7:10. Аминд гисэн тушаал нь үхэлд хүрэгдэхийг би мэдэв. Учир нь тушаалаар шалтгаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан. Эдийн цэцэрлэгт сайн мөгийн жимс тушаал болсон. Диавол боломж ашиглан Еваг мэхлээд сайн мөгийн жимсийг идүүлж, Адамд ч мөн идүүлж үхэлд хүргэх болсон. Тушаал нь хүнийг амьдруулдаг. Гэвч хүмүүс эцэстээ уг тушаалыг зөрчиж үхлийн боол болдог. Библиэд ийм айлджээ. Ром 5:20. Хууль ирснээр алдаа зөрчил ихссэн ч нүгэл ихснээр нэгүсэл улам бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлан нэгүсэл нь бидний эзэн Есүс Христээр дамжин мөн хаминд аваачих зөвхт байдлаар ноёрхох юм. Бурхны гүн гүнзгий, нууцлаг зүй тогтлыг үнэхээр ойлгож хэмжихийн аргагүй. Эдийн цэцэрлэгт сайн мөгийн жимсээр хуулийг тогтоосон ч эцэст нь тэр хуулиас шалтгаалan өөхөх болж Синай уулан дээр Израилийн ард түмэнд 10 тушаалаар хууль тогтооход тэрхүү хуулиар үхэлд хүрэх болжээ. Тиймээс үхэлд хүрэх болсон хүн төрлөختнийг аврахын тулд Христ ирсэн тул хинч бай түүнд итгэвэл авралах болно. Махан биеэрээ бол Адам олон хүнийг нүгэл үлдэхэд хүргэж Есүс Адамын нүглээс болж өөхөх болсон сүнснүүдийг аврахын тулд Тэнгэрийн яруу алдрын синтигээ орхиод олон нүгэлтнийг өөрийн сүнслэг биеэр мөн хаминд хүргэсэн. Илж Паул нүглийн бие болох төрлөх биеэр таригдаж сүнслэг биеэр амьлуулагдана хэмээн ийм тэмдэглэжээ. 1-р Коринт 15:42. Үхэгсдийн амьлал нь тийм байна. Энэ нь муудах байдалд таригдаж, үл муудах байдалд амьлуулагдана. Энэ нь үл хүндлэлд таригдаж, алдар дор амьлуулагдана. Энэ нь мөхөс байдалд таригдаж, хүч дор амьлуулагдана. Энэ нь төрлөх биеэр таригдаж, сүнслэг биеэр амьлуулагдана. Төрлөх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Тиймээс анхны хүн Адам амьд бит болжээ гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Харин эхнийх нь сүнслэг бус. Төрлөх хагаад сүнслэх нь дараа нь аж. Анхны хүн нь газраас бөгөөд шорон. Хоёр дахь хүн нь тэнгэрээс болоо. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буйн тийм бөгөөд. Тэнгэрийнхэнд ямар байдагчлан тэнгэрээс буйн тийм байна. Шорон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Дээрх үг нь Адамаар дамжин олон хүн төрлөх биеэр таригдаж, Есүс Христээр дамжин олон хүн төрлөх биеэс сүнслэг биеэр амьлуулагдахыг заасан байна. Зарим хүн Бурхан цөөхөн хүнийг аврахын тулд олон хүнийг золиослох болсон учраас юу вэ гэдэг. Тэнгэр элчийн ертөнцид олон тэнгэр элч Бурханаас урган дэрсэлж үхэл зохих нүгэл үлдсэн учраас олон хүн золиослогдох болсон. Мөн дэлхийн хүмүүсийн хувьд олон хүн золиослогдож байгаа юм шиг харагддагч сансар окторгуйдах тэнгэр элчийн ертөнцийг бодох юм бол газар дээр золиослогдож байгаа хүний тоо шалахгүй өчүүхэн юм. Мөн үхэлд хүрэх болсон үе олон хүн дундаас цөөхөн хүн аврагдана гэвэл аврагдах хүний яруу алдар тэнгэрт тулах юм. Тэд өөрсдийг нь аварсан аврагчийн ивэлд хичнээн их талархах болоо. Ингэснээр аврагдах хүмүүст аврагчийн яруу алдрыг ойлгуулах болно. Библиэд ийм айлджээ. Ром 9:21. Нэг л зурмагны шавраар гүнзтгэлийн нэг сав. Ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаан дээр эрх мэдлгүй гэж юу? Хэрв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэхдээ суурилд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их төвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ? Ингэснээр тэрээр алдрын төлөө урьдаас өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад юудэчүүдээс ч төдийгүй мөн
харийнхнаас ч бас өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялагийг мэдүүлэх юм. Бурхан хүндэтгэлийн саванд өөрийнхөө яруу алдрыг мэдүүлэхийн тулд ердийн хэрэглээний савыг олноор хийгээд олон сорилтын дунд өөрийн далд нууцлаг зүй тогтлоо хүндэтгэлийн савнуудад мэдүүлэн өөрийгөө алдаршуулахар болгосон юм. Одоо дараагийн бүлгээс дээр бичигдсэн асуудлууд болон сүнсний талаар тодорхой судалж үзцгээе.